Нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурал гэж хуралдаж чаддаггүй, хуралдахаараа хэрэлдээ салдаггүй нэг хачин газар бий болсон. Сандуугаа байхад зүв зүгээр эвтэй найртай байцаагаад байсан байхгүй юу? Гэтэл нөгөө дорж зодог үз золиг 60 тэрбумыг нь элчилж хаяад сандуу огцохоосоор аргагүй болсон. Тэгээд амар сайхан иргэдийн хурлыг дараглах болсон чинь хэрүүл тасархаа байлаа. За тэгээд бас саяхандаа хоёр залуухан дарга зодтолсноос болоод нөгөө өчиг тайлагдаж эхлэв. Хамаг өчиг нь хотын дарга суу бат холдгоо эхнэрийнхээ дөрсөн дүү хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьчихсанд байж л дээ. Үүнийг нөгөө хотын төлөөлөгч нь дуугаа хараад эвлэрээд эвтэй найртай наргагүй суусгаж байсан байгаа юм. Хөрөнгө оруулалтын газрын дарга гэдэг чинь одоо банкны эзэн агуулгын яруу гэсэн үг шүү дээ. За ингээд л хэрэлдээд болохоо байсан хэрэг байх нь. 60 тэрбумынхан баг хамт олноороо байхдаа хийлам хэрүүл шуугаангүй хувааж идээд хонь бүрэн чон сатгалан байсан байх нь. Гайтай дорж додоос болж сандуу албан тушаалаас бууж агуулгын төхөр хяналттай болж эхэлж л дээ. Цааш нь олон юм ярих хэрэг байна уу? Нийслэлийн захирагчийн эхнэрийн дөрсөн дунд нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга. Хуулиараа ч утсан ашиг сонирхлын зөрчил мөн байж. Одоо тэгээд сандуун баг идэж ууж чадхаа байж гэхлээр нөгөө өлсөн төлөөлөгчд хурал хаяна, хэрүүлхийн, даргаа огцруулах гэж үзнэ. Бүр хоорондоо зодтолно. Товчхондоо ийм юм.